амицхан үзэгчтэй та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. Чингис хотод өрнөсөн үйл явдлын талаарх мэдээллийг та бүхэндээ хүргье. Хинтээ аймаг улсын хэмжээнд хавдрын өвчлөл өндөртэй 5 аймгийн тоонд багтаж байна. Иймээс хавдрыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор хавдрын эсрэг хамтдаа хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Хинтээ аймаг улсын хэмжээнд хавдрын өвчлөл өндөртэй 5 аймгийн тоонд багтаж байна. Иймээс хавдрыг эрт үед нь илрүүлэх, эрсдлийг бууруулах зорилгоор хавдрын эсрэг хамтдаа хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхэллээ. За эдгээр иргэдийн дунд элэг, ходоод, умай хүзөө, уушиг, бүдүүн гэсний хорт хавдрын өвчлөл өндөр байгааг харуулж байна. Тэр дундаа нөхөрчхөн эмэгтэйчүүдийн дунд умай хүзөөний хорт хавдар өндөр бүртгэгдэж байгаа нь анхаарал татаж байгаамаа. 3 эмэгтэй тутмын нэг нь энэ өвчнөөр өвдөж байгаа хэдий ч тэдний эрүүл мэндийн боловсрал энэ өвчний талаар ойлголт тун тааруухан байна. За Монгол улсын хэмжээнд умай үзүүний хорт хавдрын өвчлөл өндөр байна. За тэр дундаа Хинтээ аймагт зөнхлөн тохиолдож байгаа 5 хавдрын нэг нь хамгийн эхлээд за элэг, за мөн ходоод, за 3 дахьт умай үзүүний хорт хавдрын өвчлөл өндөр байна гэсэн мэдээллийг эрүүл мэндийн газраас бидэнд өгсөн. За тэгвэл одоо зорилтод насны 30-аас 60 насны нөхөрчгийн одоо насны эмэгтэйчүүд за эсийн шинжилгээгээ ер нь өгдөг юм болов уу? Ер нь энэ талаар мэдээлэл мэдлэг байна уу? За эсийн шинжилгээг өглөө гэж бодоход хаана өгдөг талаарх мэдээллийг тодруулахаар бид зүүн бүсийн эвт хөдөлтааны төв дээр хүрсэн ирж яриа тодруулах авахд бэлэн болсон байна. Яг эсийн шинжилгээ гэдэг зүйлийг та хэр мэдэж байна? Хаана авдгийг мэдж байгаа юу? За агчин тэр эсийн шинжилгээ нь ёстой мэдхгүй хаа авдгийг ч мэдэхгүй л байгаа. Зүгээр нөгөө юу одоо ч нөгөө эрт илэрүүлгийг л мэднэ үхээс танаас бол тийм юм болоод агчин анхудаа сонсож байна да тий. Эсийн шинжилгээг шүү дээ хаана өгөхийг сайн мэдэхгүй л шүү. Эсийн шинжилгээ өгж байгаагүй. Аа. Зүгээр шүү дээ нөгөө нэг эрт илрүүлэх тал орсон шүү. Энэ одоо умай үзүүний хорт хавдрын талаар танд юу ойлголт байгаа юу? Надад одоо айхтар тийм ойлголт байхгүй шүү. Имлэг ер нь төрөгтэй л явдаг бас тийж явдаг шүү. Хамрагдаж байсан уу? Ер нь энэ талаар мэдээл байгаа юу? Баггүй. Ер нь одоо эсийн шинжилгээг хаана одоо авдаг гэж та бас ойлголттой байгаа бол имлэгтэй л охилогт. Саяхан хамрагдсан. Тэгээд ямар ч нэг 30-тай 33-тай гээд явд юм лээ. Миний нөө яг 33 нас болсон болохоор хамрагдсан. Тэгээд өрхийн имлэг дээрээ очиж ер нь хамрагддсан билээ. Тэгээд би ер нь анх удаа л өгсөн л доо. Тий. Мэдээллийг үл яг уу интернетээр хайж байгаа л тэгэл ер нь өрхийн имлэг дээр өгд юм байна гэдэг. Умай үзүүний хорт хавдрын эсийн шинжилгээнд 2025 оны 10 сарын байдлаар 4169 эмэгтэйчүүд хамрагдахаас өнөөдрийн байдлаар 1732 хүн эрт илрүүлэгт хамрагджээ. Гэвч энэ тоо зорилтод насны эмэгтэйчүүдийн хувьд 50% ч хүрэхгүй байгаа юм а. За умай үзүүний хорт хавдар гэдэг маань бол нөгөө хүний папиллома вирусээр үүсгэгддэг умай үзүү гэмтээсний улмаас умай үзүү маань хавдар шилжих тэр тусмаа хортой хавдар шилжих процессыг одоо ер нь умай үзүүний хавдар гэж байгаа. За умай үзүүний хавдрыг бол эрт онцлоод эрт хугацаанд нэмжлэх одоо боломж бүрэн дүүрэн 100% байдаг. Гэтэл манай иргэд маань эмэгтэйчүүд маань умай үзүүний хавдар гэдэг маань юугаар үүсгэгддэг вэ? Яагаад энэ өвчин үүсдэг вэ? Ямар хугацаанд онцлуулах боломжтой вэ гэдэг мэдээлэл нэрээ хомс байгаад идэг учраас умай үзүүний хавдар маань хожуу хугацаанд онцлогдсны улмаас одоо манай эмэгтэйчүүд маань хавдраар хүндэрч өвдөх Монгол улсад судалгаа байгаа шүү дээ 3 эмэгтэй тутмын нэг нь умай үзүүний хавдраа илэрсэн 3 эмэгтэй тутмын нэг нь одоо нас барж гинэ гэсэн судалгаа байгаад байдаг. Ялангуяа манай Хинтээ аймагт одоо эмэгтэйчүүдийн зөглөн тохиолдох өвчлөл дотроос ялангуяа хавдрын өвчлөл дотроос хамгийн нэгт нь одоо элэгний хавдар байгаад байдаг. Үүний дараа умай үзүүний хавдар бол 2 дугаарт ордог. Манай Хинтээ аймагч төдийгүй Монгол улсын хэмжээнд ч бас яг ийм судалгаа байгаа. Тэгэхээр эмэгтэйчүүдийн өвчлөл дотроо хавдрын өвчлөл дотроо умай үзүүний хавдар маань буухгүй байгаад байна гэсэн үг. Эсийн шинжилгээ 30-аас 60 насны эмэгтэйчүүд 3 насны заалтаар тухайн орнуудад сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдэд очиж үн төлбөргүй хэлгэх боломжтой юм. Гэвч өрхийн эмнэлгүүдэд зорилтод насны эмэгтэйчүүд рүү урилга илгээхэд шинжилгээнд ирдэггүй олон удаа дуудуулдаг уцаарлах, хаяг байршил дээр байдаггүй зэрэг шалтгааны улмаас хамрагдалт маш хангалтгүй байна гэж өрхийн эмнэлгийн эмч нар онцлон хэлж байлаа. Эсийн умай үзүүний хавдраас урьдчилан сэргийлэх одоо эрт илрүүлэгийн одоо эсийн шинжилгээний одоо авах одоо 25 оны хувьд бол 5540
40 гаруй одоо эмэгтэйчүүдээс буюу авах ёстой байгаа. За одоо 11 сар одоо дундаа орох гэж байхад бол 45% бол хамрагдсан байгаа. За энэ эсийн шинжилгээний одоо энэ хамрагдал яагаад ийм одоо харьцангуй одоо ийм хангалтгүй байгаад байна вэ гэдэг дээр бол манай одоо эмэгтэйчүүд бол энэ эсийн шинжилгээнд хамрагдах яг одоо саналаараа ирээд ингээ эсийн шинжилгээгээ өгч байгаа хүн бол ер нь байхгүй дээ. Заавал одоо бид нэр тэр хүмүүстэй холбогдож ээж уцаар дуудаж ярьж ээж ингэж одоо эсийн шинжилгээнд бол хамруулж байгаа. Энэ хүмүүсээ одоо хамруулахын тулд энэ нөхөр өрчгөн насны эмэгтэйчүүдийн бүртгэл гэдэг ингээ одоо ийм бүртгэлээсээ бид нар он оноор нь ингээд шүүгээд энэ эсийн шинжилгээнд хамрагдах нас маань одоо энэ вэ шүү дээ тийм ээ. Энэ насныхаа хүмүүсийг он оноор нь шүүгээд ингээд уцаар нь дуудаж ингэж хамруулж байгаа. За ингээд энэ дээр бас нэг хүндрэлтэй юм байна. Энэ хүмүүсийн утас бол одоо юугаар компьютероор ороод энэ юм өрхийн мэдээлэлээр ингээд харахаар энэ нас юу 2 жилийн өмнөх утаснууд нь ингээд ихэнх нь солигдсон. Тийм учраас нөгөө энэ утасгүй байгаа хүмүүстэй холбогдоход бол маш бэрхшээлтэй. Тэгээ одоо утас нь холбогдож байгаа хүмүүсийг дуудаад ингээ хамруулж байгаа. За дуудсан хүмүүс бол яг нэг зарим нь ирээд ихэнх нь ирэхгүй. Одоо энэ олон хүний чинь очиж гэрээр нь явж дуудана гэж бол байхгүй шүү дээ, тийм ээ. Тийм учраас энэ манай одоо эмэгтэйчүүд энэ эсийн шинжилгээнд бол одоо хамрагдах шаардлагатай. За омоо үзүүний эсийн шинжилгээ өгөхөд ер нь асуудалтай тал нь болохоор иргэд ингээд холбогдтгал да өрхийн эмнэлгээс яг нөө харьяа юуныхаа дагуу хамрагдуул зохиох эмэгтэй рүүгээ. Тэгээ иргэд болохоор зарим нь утас нь холбогддгоо эсвэл уцаа сольсон тэгээ харьяагаа өөрчилсөн эсвэл энд харьяатай мөртлөө Улаанбаатар хотод амьдардаг. Тэгээ яг нөгөө өргөх дээр ирээд үйлчлүүлж байгаа хүмүүсийг эсийн шинжилгээ авъя гэхээр иргэд маань нөгөөх өгөхдөө дургу байдаг. Яагаад вэ гэхээр нөгөөх эмэгтэйчүүдийн асуудал болохоор санаа зовдөг, өгмөөргүй байна, дараа өгье гэж хэлээд өгдгөө тийм асуудлууд байдгаа. Тэгээ ер нь олвол иргэд маань энэ дээр ер нь санаа зовох зүйл байхгүй. Монгол улс чи омоо үзүүний хорт тавдраараа ер нь тэргүүлээд байгаа. Тэгэхээр санаа зовох юм байхгүй. Ер нь цаг тухайд нь он оныхоо дагуу омоо үзүүнийхээ эсийн шинжилгээ өгчүүл айгүй зүгээр байдгаа. Тэгэхээр манай багаас яг хамрагдвал зохих насны 311-ээс ирсэн хамрагдаад байгаа нэг 30%-тэй явж байгаа манай багийн хувьд ер нь бол хангалтгүй байгаа гэсэн хүмүүс маань ч гэсэн ер нь дуудаад ирэхгүй байгаа. За энэ шинжилгээнд нь болохоор 3 жилд нэг удаа хамрагдах ёстой байдаг байхгүй юу? Одоо 30-аас 60 нас хүртлэе гэсэн үг давтангаар. Тэгтэл манай эмэгтэйчүүд ерөөсөө мэдлэг дутуу байна. Дээрээс нь нөгөө нэг одоо босод газараас авах онол жоохон бага байгаагаас ирэхгүй байгаа юм болов уу гэж бодож байгаа. Уцаар бид нэр дуудсан чи ер нь бол хамрагдал том байгаа. Эсийн шинжилгээ өгөхийн хувьд бол тухайн хүн маань зүгээр өөрийгөө бэлдээд ирэхэд л ер нь бол болно. Өсрэл нэг 5 минутын шинжилгээ байгаа. Нэг хектар очир дараалал бол байхгүй. Эсийн шинжилгээ маань өөрөө 5 минутын л ажил байхгүй юу? Нэг удахгүй. Тэгсэн чи хүмүүс маань нэг болохоор өрхүүдээ анхын шат гэдэг утгаар юм мэдхгүй их очир дараалал их байдаг, очихоор их ууддаг гэдэг ойлголт маш их авсан юм шиг байлээ. За тэгээд иймээс аливаа хавдраас урьдчилан сэргийлэх, тэмцэх, өвчлөлийг бууруулах зорилгоор хавдрын эсрэг хамтаа айныг засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсны дагав хэрэгжүүлж эхэллээ. Энэ ажлын хүрээнд нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар сумдуудаар явж урьдчилан сэргийлэх хүслийг хийж байна. Мөн Улсын 2 дугаар төв эмнэлгийн эмч нарын баг Хинтээ аймагт ирж үе шаттай ажиллаж сургалтууд өгөхөөс гадна нэн шаардлагатай хагалгааг орон нутагтаа хийж байна гэлээ. Хинтээ аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт одоо 2024-с 28 онд бол хүн амын дундах зохилон тохиолдож байгаа халдварт бус өвчл үүн дотроо бол хавдрын өвчлөлийг бууруулах юм зорилтын хүрээнд одоо тусгай юм төлөвлөгөө гарган ажлын хэсэг ажиллаж байгаа. За үүнийгээ бол одоо хавдрын эсрэг хамтдаа хэмээн нэрлээд одоо эрүүл мэндийн салбар бусад салбарын оролцоотойгоор одоо хавдрын өвчлөлөө бууруулах дээр ажиллаж байна. За эхний ээлжинд бол 10 сард бол бид бүхэн одоо сум өрхийн анхан шатанд ажиллаж байгаа. Дунд тусгай сувилагч мэргэжлэнүүдийн одоо дунд анхан шатанд төвшөнд одоо хавдрыг яард эрсдэлрүүлж болох уу? Тэгээ мэдлэг сэргээх, ур чадварыг сайжруулах ажлын байрны сургалтыг зохион байгуулсан. За улсын хэмжээнд бол ерөөсөө л илэгний хавдар тэргүүлж идэг, ходоодны хавдар, умаа үзүүний хавдрууд ингээд эхний 3 шатанд тэргүүлж явдаг. За Хинтээ аймгийн
хувьд бол одоо хавдрын бүтэц яг адилхан байгаа. За одоо 5 аймаг бас хавдрын өвчлөлөөр өндөр тэргүүлж явдаг. За илгэний хавдар одоо нэлээд өндөр. Энэ нь одоо илгэний ВЦ вирустэй хүмүүс эмчлэгдэхгүй даамжраад одоо илгэний хатварлалтай явсараад хавдар болж байна. Сүүлийн үед одоо умаа үзүүний хавдар эмэгтэйчүүдийн дунд бас их онцлогдож байна. За одоо Танай аймгийн тухай тэгвэл үндсэн 5 одоо хавдар их өндөр байгаа юм байна. Зөвхөн илгэний хавдар, хотоодны хавдар, уушигны хавдар, эмэгтэйчүүдийн умаа үзүүний хавдар, за бүтэн үндэсний хавдар гэдэг. Тэгээ энэ 5 хавдар танайд бүх хавдрын чинь 70 орчим хувийг эзэлж байна. Тэгэхээр юм л өндөр байна гэсэн үг тийм. Ер нь бол нийт аймагуудын онцлогдож байгаа хавдрын тохиолдол энтрийг харахад бол бас Хинтээ аймаг дээгүүр байранд явж байгаа юм байна лээ. Тэгэхээр энэ чиглэлээр бас Хинтээ аймгийн эрүүл мэндийн газар бас энэ талыг харж үзсэн байх. Манайд бас хүсэл тавьсан. Нэг талаасаа нөгөө талаасаа гэвэл манай зүүн таван аймаг манай эмнэлгийн харьяа байдаг. Тэгэхээр бас бидний бас үүрэг байгаа юм. Энэ 5 аймагаас хүн ард нь үйлчлэхээс гадна тэр аймагуудын хүн ардыг үйлчилж байгаа орон нутгийн эмчраа бид нар бас чадваржуулах асуудал их чухал байна. Энэ зорилгоор бид нар өнөөдөр хүрч ирж энэ сургалтанд оролцож байна да. За эмэгтэйчүүд гэр бүл үр хүүхэд ажил амьдрал гэд хэдий завгүй байдаг ч гэлээ өөрийнхөө болоод үр хүүхдийнхээ төлөө өөрийгөө ямагт хайрлагч тогтсон цаг хугацаанд шинжилгээндээ тогтмол хамрагдаж байвал амьдралын чанар дээшиж энэ өвчнийг нээтээрээ даван туулах боломж бий гэдгийг онцлон хэлхэн зүйтэй юм а. Хамгийн чухал нь эрүүл мэнд юм. Дараагийн мэдээ. Аймагт гэмтэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн төлөвлөгөөнд жил бүр тусгагдан уламжлал болгон зохион байгуулагддаг ногоон гэрэл цагаан шугам тэмцээн 40 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. 2025 оны эхний 10 сарын байдлаар зам тээврийн осолд хүүхдүүд өртөх тоо ихссэн байна. Тэгвэл ослыг бууруулах урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулдаг ногоон гэрэл цагаан шугам тэмцээнийг аймгийн тээврийн цагдаа болон аймагт гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөд жил бүр ажиллагаандаа тусхан 40 дахь жилдээ зохион байгууллаа. Тус тэмцээнд сурагчдыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, замын хөдөлгөөний дүрм мэдлэгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм а. За та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Тээврийн цагдаагаас жил болгон одоо 40 дахь жилдээ уламж болгон зохион байгуулдаг ногоон гэрэл цагаан шугам маань өнөөдөр Хинтээ аймагт зохион байгуулагдаж байна. За уг тэмцээнд маань ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдыг хамруулан зохион байгуулж байна. За мэдээж тэмцээний зорилго маань хүүхдийг зам тээврээс ослоос урьдчилан сэргийлэх ажилд одоо бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэхтэй. За үүнээс шалтгаалаад хүүхдийг маань бас зам тээврийн ослол өртөж хохирох байдлыг одоо бууруулах, таслан зогсоох юм зорилготой байгаа. Тэгээд зам тээврийн ослын хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг одоо эцэг эх асар хамгаалагч тань мэдүүлэх, ойлгуулах, за сургуулийг одоо бага наснаас нь эхлэн одоо замын хөдөлгөөнд зөв оролцох дал зорилготой болох зорилгоор энэ тэмцээн маань зохион байгуулагддаг байгаа. За тэмцээн маань нийт 4 үе шатаар зохион байгуулагдаж байгаа. За эхний үе шат маань гэрийн даалгавар гэдэг сургууль орчмынхоо бүсийг одоо камержуулах, явган хүний гарц хүүхдийн аюулгүй байрлал зөрчих хэсэгтэй газруудыг одоо камержуулаад түүнийг одоо бас камерын хяналттай холбох. За мөн цахим орчинд одоо хүүхдүүдийг зам тээврээ бас урьдчилан сэргийлэх зорилгоор одоо уриалах, анхаарал зэрэглэх хэрэгцээ ирэл контент бэлтгэнд бас түгээх сурчлах юм үе шаттай зохион байгуулагдсан байгаа. За мөн эцэг эх асар хамгаалагчдад одоо замын хөдөлгөөний аюулгүй тухай, замын хөдөлгөөний дүрмийн талаар бас асуулт хариулт тестийн тэмцээнийг зохион байгуулж байгаа. За мөн сурагчдын дунд хамтдаа бүхэ тэмцээн гэсэн төрлүүдээр зохион байгуулж байна. Хэдэн сургуулийн хэдэн баг тамирчид байгаа? За өнөөдрийн тэмцээнд маань аймгийн төвийн 5 сургуулиас 5 баг оролцож байна. За аймгийн хэмжээнд маань хүүхдийн асал хэрэг 2025 оны одоо эхний 10 сарын байдлаар бол өссөн дүн мэдээд байгаа. За ихэвчлэн хүүхдүүд маань тээврийн хэрэгсэл одоо хамгаалах зорилтын суудлуугаар зорчих. За тэгээд зам хөдлөн гарахтаа хараа хэмтэлгүйгээр ингээд зам хөдлөн гарч тээврийн хэрэгсэл одоо мөнгө шүргэж гэх мэтээр одоо зам тээвэр бас өртөж хохирох нь тохиол илбэг байна. Тэмцээн Хэрлэн сумын ерөнхий боловсролын 5 сургуулийн 1-ээс 5 дугаар ангийн 50 орчим хүүхдүүдийн дунд 4 үе шаттайгаар явагдаж амжилттай өндөрлөлөө. Хүүхдүүд гарц дээр зогсох, гэрлэн дохоог зөв унших зэрэг үндсэн аюулгүй байдлаа бодитоор хэрэглэх, хичээлээр үздэг дүрмийг тэмцээн дээр бит жишээтэй харьцуулж турших боломж олдсон тэдний ойлголтыг илүү батбөх болгож багийн уялдаа холбоо сайжирсан гэдгийг хүүхдүүд хэлж байна.
Ингээд тэмцээнд тэргүүн байрыг Тэмүүжин сургууль, Дэд байрыг Ханхинтийн сургуулийн Сүлд баг, 3 дугаар байрыг Хэрлэн 1-р сургуулийн Хэрлэн полис баг тус хүртсэн байна. Баярлаа. Гоё өрсөлдөгчтэйгээ бас ингээд өрсөлдөөд алтан медаль авна гэдэг бол миний хувьд бол амар чухал. Тийм учраас алтан цам авахд бол үнэхээр баяртай байна. Би бол дунд зэргийн итгэлтэй байсан. Бидэд бол 2 дугаар байрыг ядаж ижилмээр байна гэж бодсон. Тэгсэн чинь ийм алтан цам авсандаа бол би амар их баяртай байна. Гоё нөө. Уг нь яг алтан цам аавна гэдэгт 100% итгэлтэй байсан. Манай багийнхан бүгд сайн байсан шүү. Бүгд жигдэрж алхсан шүү. Баг шицэгч нартаа бүгдээрэнд баярлаа. Ихэндээ ливгүй байсан. Тэгээд сүүлдээ ингээд юмд оролцоод гэсэн чи гоё байлаа. Тэгээд Батэрзан гэдэг. Чамаа. Од 2. Гэрэл цэцэг. Амин заяа. Номон бүлэг. Улгасаар. Эрмүү. Баярлалаа. Баяр хүргэл гэж. Замын хөдөлгөөн соёлтой суралцахыг. Яагаад соёлтой оролцох юм бэ? Соёлтой оролцох бол хамаагүй явуул тэгээд машин тэрэг дайраад бөөн болох. Аюултай тийм. Аюултай. Замгийн хөдөлгөөнөөс соёлтой оролцоорой. Зам гарахтаа юу? Машин харж гараарай. Зам гарахтаа машин харж гараарай. Замдаа тоглож болохгүй шүү. Замын хөдөлгөөнд ингээд юу одоо илүү оролцохдоо. Тий, оролцохдоо илүү аюулгүй байдлыг нөгөө сахих тал дээр ойлголттой олж авсан. Бүхэн ингээд цагдаагаараа зогсохгүй Монголын бүх ингээд төрийн цэргийн хувцсыг одоо ингээд өмсөхийг хичээд одоо онцлогийг гаргах гэж хичээсэ. Сарн чивэг гэдэг багш, Эгзя багш, Алтан зул багш. Бид эдийг үргэлж тусал дэмжижээдэг эцэгтэй хайртай шүү гэж хэлээ. Зохион байгуулагч болон шүүгчдийн хэлснээр тэмцээний үр дүн хүүхдүүдийн зөв дададлаа шууд нөлөөлж ирээдүйн замын ослыг бууруулахад бодит хөв нэмэр болно гэдгийг онцолж байлаа. Дараагийн мэдээ аймаг сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчд эрүүл баян мөнхчүүд төлөөлөгчдийн өдөрлөгийг анх удаа зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр Хинтээ аймгийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн газар, Улаанбаатар хотын Медхель поликлиникийн нарийн төрөлс мэрэгжлийн эмчнэртэй хамтран баян мөнх багийн иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх хүслэг онцлогоог өн төлбөргүйгээр хийсэн байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Боригил Уран Чимэг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Галбадарах Болорердэн инх тайвнаар төлөөлөгчдийн өдөрлөгийг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд тус өдөрлөгөөр 1 жилийн хугацаанд тухайлбал Баян мөнх багийн төв 90 сая төгрөгийн өртөгтэйгээр засвар хийгдсэн, Баян мөнх багт байрлах 9 дугаар цэцэрлэгийн дээврийг 180 сая төгрөгөөр засварлаж ус гоожих эрсдлээс бүрэн сэргийлсэн, багийн 7 ахмадыг Манжуур хот руу хамруулан аялуулсан, Баян мөнх багийн 4-5 байрлалд хурц харуулагчийг байрлуулсан, төмөрт өртсөн 2 айлд дэмжлэг үзүүлсэн гэх зэрэг олон ажлуудыг танилцуулсан юм а. Мөн 2026 төлөөлөгч баг руугаа чиглэсэн хог хаягдал хогны менежмент дээр төлхөө анхааран ажиллана гэдгийг хэлж байна. За бид нэр төлөөлөгчийн өдөрлөг анх удаа чинь ээлжид орон нутгийн сонгуул болж өнгөрөөд 1 жилийн хугацаа өнгөрч байна. За жилийн хугацаанд бид нэр хийсэн ажлаа тайлгнаж хийгдэх ажлуудаа иргэдээс ард иргэдээс бид нэр санал зөвлөмж авлаа. Тэгээд за Баян мөнх баг нэг 5,000-аад иргэдтэй 1,400-аад айлтай. За ингээд игнээ годомж Баян мөнх хог баг шинэ өндөр хаан ингээд орон сууц гэр орол нийлсэн ингээд айл өрхөттэй. За бид нэр орон нутгийн сангаас хийгдсэн ажлуудаа ерөнхийдөө сая тайлгналаа. Тэгээд сургууль цэцэрлэгийн засварууд, багийн төв ачмал өрхийн эмнэлгийн засвар, за ингээд хот замын бас засвар гээд за ингээд бид нэр төлөөлөгчдийн зүгээс бас өөрсдийн нөөц боломжтой тулгуурлан игнээ годомжуудаа тэгшлэн шинэ өндөр хаан ороллын бас смал замаас шинэ өндөр хаан орол явах замыг тэгшилж янзлан өөрсдийн нөөц боломжоор ажилласан байгаа. Цаашид бид нар бол ерөөхдөө шинэ өндөр хаан болон шинэ Баян мөнх ороллын гэрэлтүүлгийн цахилгаан хангамжийн тал дээр анхаарч байна. Хамгийн гол бидний анхаарч байгаа зүйл бол энэ хог хаягдлын асуудал байна. Хог хаягдал бол манай 3 дугаар багийн төв дээр байдаг. За хог руу явсан нэгдсэн зам, за хог руу явсан нэгдсэн тог, хог руу явсан камержуулалт одоо нийт хийсэж байгаа хог буюу үндсэн хог хаягдлыг бид нэр хашаажуулах ажлыг аймаг орон нутгийн удирдлагуудаа дамжуулан бид нэр одоо шийдвэрлэх тал дээр ажиллаж байгаа. За ингээ хогны асуудлыг ярьдаг нь учир нь юу гэхээр бүх багуудаас ачигдж байгаа хог 3 дугаар багийн зам буюу 3 дугаар багийн төвийг дайрч явдаг. За ингээд онцлогоо
альтергаатай улмаас замаар явж байгаа хог хаягдaltaй машинууд ингээд хогийг асгаж цуулах ажил байдаг. Одоо үүн дээр одоо бид нэр голлон одоо анхаарч хогийг нэг шийдчих одоо санаа бодол нэгдэн одоо төлөөллийнхөө үүргийг гүйцэтгэн одоо улууд аймаг орон нутгийн удирдлагуудтай уламжилж байгаа. Төлөөлөгчдийн өдрөлгийг эрүүл баян мөнхчүүд урайндар зохион байгуулж Медхелт поликлиникийн 7 төрлийн мэрэгжлийн төрөлцсөн нарийн мэрэгжлийн үйлчилгээг багийн иргэдэд хүргэхийг зорьсон байна. Тухайлбал чих хамар хоолой, нүд шүд, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн өргүйдэл, дотоод шүүрэл, эхо зүрх суд зоншлохоог үн төлбөргүй хийжээ. За төлөөлөгчийн өдрөлгийг одоо эрүүл баян мөнхчүүд урайндар одоо бид бүхэн Улаанбаатар хотоос Медхелт поликлиник буюу Медхелт поликлиникийн одоо 7 төрлийн мэрэгжлийн эмч нарыг төрөлцсөн нарийн мэрэгжлийн тусламж үйлчилгээг одоо багийнхаа иргэдэд үзүүлэхээр өрсөн сэргийлэх үзлэгийг хийлгэхээр одоо урьж авчраад зохион байгуулан ажиллаж байна. Одоо энд маань эмэгтэйчүүдийн өргүйдэл, эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл, эмэгтэйчүүдийн өрөвсөл тэмдэг өмөө үзүүний хавдрын чиглэлээр үзлэг хийгдэн. Мөн энэ дээр онцлог зүйл нь одоо эрэгтэйчүүд урологийн эмч маань ирсэн байгаа. Энэ маань одоо эрэгтэйчүүд маань эрүүл мэндэд нөгөө анхаарах байдал нь сул байдаг учраас энэ байдлыг ашиглаад одоо эрчүүд маань төрөв булчирхай өрөвсөл, шээсний сүв, давсгны сүвний өрөвслөөс одоо хэрхэн яаж сэргийлэх вэ, яаж хэмжлэх вэ гэдэг тал дээр бас зөвлөгөө авах боломжтой болж байна. Үүн дээр нэмэгдээд нүдний мэслийн нарийн мэрэгжлийн эмч болоод чих хамар хоолойн нарийн мэслийн эмч нар ирээд үзлэг хийгдэж байна. Мөн нүр ам судлалын болоод согцлын чиглэлээр шүтний эмч нар ирээд одоо техник чихийн амт ирээд бас ажиллаж байна. Мөн энэ бидний үйл ажиллагаанд Хинтээ аймгийн эрүүл мэндийн газар болоод Хинтээ аймгийн нэгдсэн эмнэлэг хамтран ажиллаж байгаа учраас үүн дээр одоо төрс онцлогооны эмч уран солонго мөн зүрх судасны эмч мөнх эрдэнэ эмч маань бид нартай бас хамтран ажил үзлэг онцлогоо шинжилгээ хийж байна. Медхелт поликлиникийн 7 төрлийн төрөлцсөн нарийн мэрэгжлийн эмч нар хүрэлцэн ирснээс урлаг буюу эрэгтэйчүүдийн эмч хүрэлцэн ирж эрэгтэйчүүдийн төрөв булчирхайн томрол, өргүйдэл, дотоод шүүрэл зэрэгээр үзлэг онцлогоог хийснээрээ онцлог байлаа. 6-аас 11 нас, 14-өөс 18 насны хөвгүүдийг бэлэг эрхтний хөгжлийн төвш мэрэгжлийн эмчээр тодорхойлуулах мөн 18-аас дээш насныхныг жил бүр бэлгийн замын халдварын шинжилгээ давхар үзлэгт хамрагдахыг зөвлөж байна. Эрэгтэйчүүдийн маань эмнэлэгт хандах хандлага ер нь л маш цөөн байдаг шүү дээ. Ичиж зовох, адаглал нэг үзлэг хийлэхэд яадаг гэдгийг мэдэхгүй. Энэ маань ерөөс бага наснаас нь эмнэлэгт хандж үзүүлж байгаагүйтэй холбоотой байхгүй. Эрэгтэй хүүхэд ингээл дөрвөн мөчн нэрүүл те нүд гарна хэвийн хөдөлжил явмал ирүүлгээ яваад байдаг. Яг хэлсэмдэр хүүхдүүдэд ерөөсөө багаас нь үзүүлж эмнэлэгт үзүүлж сургаагүй нэг юм энд харагдаад байгаа. За тэгээд бас нэг сургаагүй харагдаад байгаа гэдэг нь эрүүл мэндийн боловсролыг ерөөсөө багаас нь олгоогүй. 6 наснаас 11 насны хооронд бол үзүүлж байгаа хэвээр. Ягаад гэвэл энэ нэг эр бэлэг эрэгтний хөгжлийн үе явж эхэлж байгаа. Тэгээд эр бэлэг эрэгтний хөгжил явж байна. Тэн дээр бас дааврын өөрчлөлтүүд бас гарч эхэлнэ. За тэнгүү 6-аас 11-нийг үзүүлчихлээ. За тэнгүү дахиад үргэлжлээд явах бол өсвөр наснд буюу 14-өөс 18 нас бол хүлээд нас биенд хүрээд ихвэл нэг үзүүлэх ёстой. Энэ үед нь болохоор хөгжил хэр явж байна, сул байна уу, хөгжил нь хэмээн явж байна гэж үзүүлэх ёстой. 18 наснаас хойш бол ерөнхийдөө эрэгтэй хүүхдүүд маань нас биенд хүрээд эхэлж байгаа. Тэгээд бэлгийн харьцаанд ороод эхэлж байгаа учраас ер нь бол тогтмол үзүүлж явах хэрэгтэй. Жилдээ нэг удаа одоо юу гэмтэй бэлгийн замын халдварын шинжилгээнүүдийг өгч явах хэрэгтэй. Давхар үзлэгт хамрагдж явах хэрэгтэй. Ариун цэвэр талын энэ зөвлөгөөнүүдийг эмчээс тогтмол авч явах хэрэгтэй. Эрэгтэй хүүхдүүд маань тэгч болоо явчихдаг. Шинж тэмдэггүй. За папиллома вирус маань ерөнхийдөө бол нэг 20-с 25 төрлийн төрөл зүйлттэй хэв шинжтэй байгаа. Тэнгүүд энэ high riskтэй, low riskтэй буюу өндөр эрсдэлтэй, бага эрсдэлтэй гэж хоёр ангилж байгаа. Өндөр эрсдэлтэй папиллома вирусээр одоо халдвар авсан эрэгтэй хүүхдүүд маань яах вэ гэхээр бэлэг эрхтэн дээр ургацэг гарах, бэлэг эрхтэн орчим дээр минг шиг зүйлүүд гараад эхэлдэг. Тэнгүүд тэрийг зүгээр минг гэж ойлгоод яваад байдаг. Энэ болохоор папиллома вирусын халдвар авчин байна гэсэн. Тэгэхээр одоо эцэгчүүдэд нийт хандаж эхлээд хүүхдүүдэд вакцин хамруул мэдээж тэр хүмүн папиллома вирус буюу хөнцөр вирусын талаар мэдээж интернет ном тохимол дээр бүх юмд нээлттэй мэдээллүүд байгаа. Тэрийг уншиж судал
тэгжээж хүүхдүүдэд хийлэх үгүйгээ та нар өөрсдөө шийдэн. Гэхдээ ер нь бол эрүүл мэндийн зөвлөгөө талаас бол хийлэх нь маш зөв. Хүүхдээч төр те эрэгтэй хүүхдэд бол эрэгтэй хүүхдэд хамгаална. Эмэгтэй хүүхдэд бол тэр чинь дараагийн асуудал хавдрын асуудлуудаас сэргийлж чадна гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Сүүлийн жилүүдэд хүүхдийн нүдний өвчтөл их хөндөгдөж байгаа. Гар утас, зурагт таблетыг хит ойроос үзнээс болж хараа муудах, хилэр болох, тухаараа харах зэрэг олон хэлбэрээр хүүхдийн нүдний өвчлөл илэрч байгаа юм а. Мөн нарийн мэрэгжлийн эмчнэр хараа шалгах, чих хамар хоолой, зүрх судас гэх олон төрлөөр иргэдэг эрүүл мэндийн заавар зөвлөгөөг өгчээ. Манай медхелп эмнэлэг маань болохоор одоохон хэсгийн мэдээ алдуулттай хаалга хийгддэг. Энэ хаалга маань унтуулгатай хийгдэх ёстой байдаг учраас улсын эмнэлгүүд дээр очир дугаар бол 6 сараас 1 жилийн одоо хамгийн багадаа тийм очиртай байгаа даа. За эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийн тухайд одоо улс болон хувьсгалын эмнэлгүүд дээр аль дээр нь даатгалын хөнгөлөлт эдлэхэд асуудалтай байгаа даа гэдэг учраас хувийн эмнэлгийг илүү сонгох бас хүмүүсийн хандлага илүү байгаад байна. Тэр манай очир дугаарын хувьд мэдээж илүү харьцангуй гайг байгаа гэсэн үг. Бага гэсэн үг. Нэг 7-10 хоногийн зайтай ирлээ гэхэд аймгийн хүмүүсийг бол мэдээж холоос ирсэн учраас тэр хүмүүсээ нэг уршлуулад ордог ч юм уу. Тийм зохицуултаа л хийж өгч байгаа. Наслын тухайд бол хязгаар байхгүй. Хүүхдээс эхлээд өндөр настан хүртэл чих хамар хоолой өвчлөл өөрт юу л байна тэрийг үзүүлчих болж байна. За яг ямар хүмүүс үзүүлвэл илүү чухал вэ гэхээр тасралтгүй толгой өвдөд байдаг хамар битүүрээд байдаг. За гарчлын гаралтай хамар битүүр байнга явж идэг. За эсвэл бол заавал хүнтэй зодоонуудээс махалбгүй л дээ. Ер нь бол гэмтлийн шалтгаанд хамрын морилттэй хамрын гэмтэлтэй хүмүүс айгүйх байдаг. Шинэ олон хуучин гэмтэл гэж үзэж байгаа шүү дээ. Тэр хүмүүс маань ирж үзүүлэх ер нь заалттай байдаг. За чих хамар хоолойн тухайд нэг асуудал маань хүмүүс анзаарахгүй яг хоолой юу хамруу гэдгээ мэдэхгүй цаг хугацаа айгүйх алдсан байдаг. За тэгэхээр талгаа өвддөг хамар битүүрдэг бол ер нь үзүүлэх шаардлагатай байдаг. Тэр маань мэслэлээр их хвчлээ идэгдэг хүчин байдаг учраас заавал нарийн мэрэгжлийн эмчтэн үзүүлэх хэрэгтэй байдаг. Үүнд болохоор ерөнхийдөө нүур амны гажиг засал, цогог засал тэгээд шүдний эмчилгээ гих зэргээр ерөнхийдөө чиглэл өгөх зорилгоор ямар хүндрэлтэй байна, хаана юунд нь үзүүлэх үү, одоо шүдний гажигтай авах юм бол шүдний гажигаа одоо хаана яаж засуулах уу, хэрхэн засуулах уу гэдгийг ерөнхийдөө чиглэл өгөх зорилгоор урьдчилан сэргийлэх амны үндэ үзлэг хийнэ. Бид хэд болохоор ерөнхийдөө шүдэн гараад ирсэн сүн шүдтэй болно. Ер нь бол нас цаах юм бол 5-аас дээш насны бүх хүмүүсийг ерөнхийдөө үзлэг хийнэ. Настай хүмүүсийн хувьд гэх юм бол хэмнэн шүдлбэрийг ерөнхийдөө яг ямар шүдлбэр зөөх үү, одоо шүднүүдээ ахуулаа зөөх үү, одоо амны хөндөөгөө хэрхэн эрүүлжүүлээд ямар хэмнэн шүдлбэр зөөх вэ гэдэг талаар ерөнхийдөө чиглэлөж урьдчилан сэргийлэх үзлэг хийхээр ирсэн байгаа. Нөгөө мэдлэггүй буюу одоо нөгөө эрүүл мэндийн мэдлэг байхгүй гэдэг энэ одоо бүр нийгмийн эрүүл мэндийн үзүүлэлт байдаг. Мэдлэг дадлах хандлага гэдэг нэг үе шатаар явдаг байхгүй. Тэгэхээр мэдлэг байхгүйгээс эрт илрүүлэхтэй ороогүйгээс одоо хожуу шатанд онцлогдож байгаа юм үйл явц бол Монгол улсад номер 1-т зогсоод байгаа хавдрын шалтгаан тий хавдрын тохиолдоод байгаа шалтгааны хүчин зүйл нь бол мэдлэггүй байдал болоод байгаа. За тэгэхээр та өрхөөсөө зарлаад байгаа насуудад ерөөсө төвөгшөхгүйгээр 1 жилийн хугацаанд өрхийн эмнэлэг дээрээ ирээд умаа үзүүний эсийн шинжилгээл өгөх ёстой. Энэ бол даатгалын санд хамрагдсан бүрэн одоо эрт үед нь онцлох боломжтой маш сайн үр дүнтэй арга байгаа. За тэгэхээр эрт хугацаанд онцлогдох юм бол энэ бол бүрэн эмчилгээх боломжтой. Хавдар гэдэг одоо эмгэгт өртөхгүй байх боломжтой юм арга бол одоо манай эмэгтэйчдийн умаа үзүүний эсийн шинжилгээ юм. За цаашлаад умаа үзүүний эсийн шинжилгээ шинжилгээний өмнөх эрт илрүүлэг гэдэг зүйл маань юу гэдэг юм бэ? Умаа үзүүний эсийн шинжилгээний өмнөх урьдчилан сэргийлэлт гэдэг зүйл маань юу байдаг юм бэ гэхээр шилжилтийн насны охтуудад умаа үзүүний хавдрын вакцин хийлгээч гэдэг юм чинь уриалах гэдэг охтуудад за цаашлаад банд нарт за энэ маань бол дэлхийн хэмжээнд бол вакцин хитэн серотип хамааралтай вакцин юм бэ гэдгээс шалтгаалаад үр дүн байдаг. Манад орж ирээд байгаа вакцинд бол 97-98% үр дүнтэй. За танд танаа одоо хүүхдүүдийг ирээдүйд умаа хүзүүний хавдар үүсгэхээс 97-98% сэргийлнэ гэдгийг одоо ойлгоод тэгээ вакциндаа идэвхтэй хамрагдаарай. Эрэгтэй хүүхдүүд маань одоо төмсөгний хавдар тийм ээ төмсөг түрүү булчирхай хавдар үүсгэхээс 97-98% урьдчилан сэргийлнэ гэдэг энэ
одоо үзүүлэлтийг анхаарч үзээд хүүхдүүдэд вакцинд хамруулаач гэж юм чинь хэлмээр байна. За цаашлаад бүх урьдчилан сэргийлэх бүх одоо эмгэгийн урьдчилан сэргийлэлт түүнээс одоо эрт үедний урьдчилан сэргийлэх, хожим үедний урьдчилан сэргийлэх, эмчлэх гэдэг аргуудаас эрт үеийн урьдчилан сэргийлэлт бол хамгийн өндөр үр дүнтэй эрүүл мэндээрээ эдийн засгаараа хохирохгүй байх боломжтой арга гэдгийг болвол ойлгох хэрэгтэй. За сүүлийн үед хүүхдийн нүдний эрүүл мэнд одоо маш их хөндөгдөж байгаа. Ягаад тэгэхээр гар утаас таблет дэлгэцэн хэрэглээ маш их өндөр байгаа учраас одоо хүүхдүүдийн нүдний хараа муудах тий. За нүдний хялар гэх мэтчлэн янз бүрийн эмгэгүүд одоо илэрж байгаа. За тэгэхээр одоо хүүхэд нь ямар нэг дотгошоо юм уу гадагшаа юм уу хялар хардаг. За эсвэл тухаараа хардаг, буландаж хардаг. За зургтыг маш оройс үдж байгаа. Нүдөө оних ч юм уу за. Тиймэрхүү завиртай байх юм бол заавал үзүүлэх шаардлагатай. За мөн түүгээр дутуу няраа буюу 2000 грамм жингээс доошоо 32 нийлэлээс доошоо төрсэн дутуу няраа байх юм бол за хожим үеийн хүндрэл буюу хараа муудах, хялар харах гэх мэтчлэн илэрдэг учраас хүүхдүүдээ ерөнхийдөө үзлэгт хамруулаарай. Төлөөлөгчдийн анхны өдөрлөгт иргэд идэвхтэй оролцож ойчор дарааллгүй хамрагдсандаа талархал илэрхийллээ. Мөн Улаанбаатарын мэрэгжлийн эмчнараа шууд зөвлөгөө авч шаардлагатай мэдээллийг газар дээр нь авах боломж хүрсэнд баяртай байгаагаа хуваалцлаа. Өөртөө зориулаад өөрөө энэ бүх юмыг л үзүүлэх зорилготой ирлээ л дээ. Энийг болохоор ажиллахнаас л мэдээлэл авлаа. Манай ажлаас залгаад харин ч ирж үзүүлээ гэдэг. Жижиг бүх л төрлийн эмчилгээнүүд байгаа юм байна. Эрэгтэйдээс эхлээд эмэгтэйчүүд зориулсан вирус шинжилгээ авч байна. Нүд шүд жихамар хоолой гэдэг бүх л төрлийнх нь байна. Энд хамрагч одоо баяртай нөө. Тэгээ одоо үзүүлээд сайхан байна. Айгу баярлж байна. Иргэдийн төлөөлөгч нартай маш сайхан ажил хийгээд би бүр харин өөртөө амжидгүй гэрийн ажиллагаа амжидгүй харин нэг үдлэгт нэг орох юмсан гэсэн чи одоо энэ эмнэлэгч одоо ойчор дугаар нь ч олдохгүй орохоор тэгээд одоо нэг баахан шинжилгээ өгүүлгэн тэгэл баахан явуулаад хэдэн хоногийн дараа ойчор дугаар нь олдоод их дараатай болсон юм билээ шүү дээ. Тий, одоо энд ингээд өнөөдөр ингээд багийн маань иргэдийн төлөөлөгч нар ингээд гоё ажил зохион байгуулж байгаа маш их баярлж байна. За би одоо энэ хурлынхаа аймаг сумынхаа иргэдийн хурлын төлөөлөгчтэй одоо маш их баярлж байна. Энэ одоо хүн ардынхаа эрүүл мэндийн бас эрүүл мэндийн үзлэгт оруулж Улаанбаатараас энэ эмчнэр авчирч бидэнд одоо үзүүлж байгаад бол ард иргэд бид бол одоо талархаж байна. Тэгээ өнөөдөр миний хувьд бол одоо бас эрэгтэйчүүдийн андрологийн эмнэлгийн эмч ирсэн байна. Энд үзүүллээ. Зүрх судасантаа үзүүллээ. Тэгээ одоо нүд ер нь энд байгаа бүх хүмүүст л үзүүлэе гэж бодож байна. Тий. Ингэснээр Баянмөнх баг эрүүл мэндийн иргэдийн оролцоог дэмжсэн шат дараатай ажлуудыг хэрэгжүүлж өдөрлөг орон нутгийн иргэдэд бодит үйлчлэгийг хүргэсэн хэрэгжихүйц жишг ажил бол өндөрлөлөө. Мастер рестлингийн дэлхийн хошин аврах цэцгийн Өнөрбатын нэрэмжитэн модон барилгын тэмцээн энэ сарын 15-ны өдөр Чингис хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Налах дүүрэг, Хинтээ аймаг, Сэлэнг аймаг, Төв аймаг, Булган аймагаас нийт 12 багийн 100 гаруй тамирчид өрсөлдөж шилдэгүүдийг тодруулсан байна. Шинээр төрөн гарч буй өсвөрийн тамирчдын авьяасыг нээн хөгжүүлэх модон барилгын спортыг сурталчлан таниулах зорилготой тэмцээн 11 сарын 15-ны өдөр Чингис хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Залуу үеийн тамирчдыг бэлтгэх дэлхийн чансаатай тамирчин болгох энэхүү тэмцээнд Баруун аймгаас өсвөрийн тамирчид зорин ирж авхаал самбаага сорин өрсөлдсөн байна. За сайн байна уу? Юуны дөрөв та бүхэндээ энэ ороо мэндийг хүргэе. За 12 багийн 100 гаруй тамирчид оролцлоо. Баруун аймагуудаас олон сайн тамирчид багш тасалчдаар ирсэн байна. Би өөрөө мастер рестлинг модон барилдааны хичээлээ 4 жил болж байна. Энэ спорт онцлог нь бол хүний 90 гаруй % булчин ажилдаг төсвөр төвчээртэй байлгах спорт тоо. Энэ төвчөө зохион байгуулсан үр дүн бол энэ одоо шинэ гарч буюу хөгжиж байгаа спортыг сурчлан таниулж мэдүүлэх зорилготой. Манай дөрвөн шүүгч болохоор сая дэлхийн аврагт шүүжсэн дан мэрэгжлийн шүүгч нар байгаа. Улаанбаатар хотоос гүрэлцэн шүүж байгаа. Төв аймгаас ирсэн дасгалжуулагч хүүхэд залуусын хүчний спортын сонирхлыг нэмэгдүүлж өөрийгөө сорихын үнцнийг илүү сайн ойлгуулсан чухал арга хэмжээ боллоо гэдгийг онцолсон байна. Мөн спортоор дамжуулан тэсвэр хатуу жил сахилга бат ялалт ба ялагдлын үнцнийг мэдрүүлэх боломж бүрдсэнд баяртай байна хэмээн хэллээ. За би минийт 8 жил болж байна да. За тэгээд чавнар маань бас чамгүй сайхан оролцлоо. Медаль байна бас.
2-3 тамирчин орлоо. За нийт тэмцээний онцлог гэдэг нь ер нь бол өсвөрийн хүүхэд залуучууд ер нь хүүхэд залуучдыг зөв боловсон хүмүүжүүлэх, бие хөгжүүлэх тал дээр онцлогтой спорт. Тамирчид тэмцээний талаар сэтгэлдээ хэлэхдээ өөр аймаг сумдын өрсөлдөгчдтэй хүч чадвараа сорин өөрийн төвшингээ үнэлэх боломж олсон нь хамгийн том туршлага боллоо гэдгийг онцоллоо. Зарим нь анхны томоохон тэмцээндээ оролцож байгаа ч дараагийн шатны уралдаанд бэлтгэх эрмэлзэл нэмэгдснээ хэлж байна. Манай тасалжуулагч Батмөх гэж багш байгаа. Яг дөрвөлээд ирсэн багштайгаа нийт. Би өөрөө нэг жил гарна л хичээлж. Ер нь хүний бие биедрийг хөгжүүлсэн их гоё спорт гэж боддог. За цаашдын зорилго нь юу байгаа вэ? Олимп дэлхийн аварга болно л гэсэн бодлоо. Би Mass Wrestling буюу модон барилдааны спортоор хичээллээд 3-4 дахь жилдээ хичээллээд явж байна. Ер нь тэгээд дуртай юм хэцүү юм нэг байхгүй амар хоббитэй хаач хийсэн, холч хийсэн, зориж ирээд оролцдог. За тэгтээ хэр базаасан бэ? Дасгалжуулагч багш юм бэ? Манай дасгалжуулагч багш Орхон Тамир гээд төв дэлхийн тавцанд бас нэр өндөртэй тийм тамирчин медаль авдаг тийм тамирчин багш маань байгаа. Тэгээд бэлтгэл гайгүй хангагдж байгаа. Цаашд ер нь тэгээд улстай болохоор Будааныхаа аймгийнхаа нэрийг олон улстай болохоор Монгол улсынхаа нэг төрийг дээш гаргаж энэ спортыг хөгжүүлээ, залуу спортоо гаргаж ирэх гэж зорж байгаа. Тэмцээн өндөрлснөөр оролцогчдод шинэ туршлага дараагийн зорилгоо тодорхойлон бутсан байна. Мэдээллийн хөтөлбөрийн төгсгөлд үзэгч та бүхэн 7 хоногийн цаг агаарын мэдээг хүлээн авч үзнэ үү? Анхаарлаа хандуулсанд баярлалаа.